Юуны төрөнд Монголын залуучуудын холбоонд маш баярлалаа. Яагаад гэвэл Монгол улсын цар тахлын дараа иргэн сэргэлт хийх гэж байгаа бүхэн цаг хугацаанд тодорхой орныг онцолж ялангуяа манай мөнхийн урд туршуулах бүгд найрамд гадаад ард улсын бизнес эрхлэгчдийг урьж хөрөнгө оруулалтыг татах томоохон хэмжээний төслүүдэд Монгол улс танилцуулж салбар бүрийн сайд нар болон засгийн газрын төвшөнд асуудлыг хөндөж байгаа хувьд туйлын их талархалтай байна. Манай байгаль орчны салбар ялангуяа аялал жуулчлалын салбарын хувьд бол Монгол Улсын засгийн газар болон Монгол Улсын ерөнхийлөгчийн төвшөнд маш томоохон хэмжээний ажлууд бол өрнөж байна. Тухайлх юм бол байгаль орчны салбарт бол тэр бумод үндэсний хөдөлгөөн маань амжилттай өрнөж байгаа. За энэ дээр бол Монгол Улсын ерөнхийлөгчийн бүгд найрамд гадаад ард улсад ажилласан ажлын үеэр хөндөгдсөн Монгол хятадын хамтарсан судалгаа шинжилгээний төвтэй холбоо бүхий асуудлуудыг бид нар хүндсэн. Энэ ажлууд маань хийгдээ явж байна. Орхон анги буюу өмнгийн говийг устаа болгох энэхүү төсөл дээр бүгд найрамд гадаад ард улсын хөрөнгө оруулагчдыг бид нар бас урьж байгаа. Энэ бол 2020 оны тэзүү бэлэн болсон 2023 он 6.8 тэрбумаар зураг төслийг бэлэн болгох ажлыг бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр мөн шийдвэрлсэн. Цаашдаа үргэлжлүүлээд бид нар орхон ангийн төслийг явуулснаар Монгол улсын нийт 98% эзэлж байгаа гадаргаа усны 60% нь гадагшаа урсацтай байдаг. Энэ урсыг бол бид нар Монгол улсын нутаг дэвсгэрээр илүү их орон зай тулуулах ажлууд бол хийгднэ гэж харж байна. За тэр бомод үндэсний хөдөлгөөний хүрээнд бол бид нар ялангуяа бүгд найрамд хятад ард улс, бүгд найрамд Солонгос улс, Япон улс, Монгол улс хамтарсан шар шорон шурганаас өрчлөн сэргийлэх төслүүдийг хамтарч хийх ёстой байгаа. Энэ утга агуулгынхаа уран ч гэсэн бүгд найрамд хятад ард улстай хамтарсан өмнгийн говьд бол мод тарих энэхүү томоохон төслүүдийг эхлүүлж байна. За өнөөдрийн байдлаар бол манай оюутлогоо компани, Эрдэнэс 5 компани бол тус төслүүдийг эхлүүлээ явж байгаа жишээтэй байна. Нөгөө талдаа хэрлэн тооны төсөл байгаа, мөн усны төсөл. Бид нэр ер нь бол энэ усныхаа асуудлыг шийдэхгүйгээр бүгд найрамд хятад ард улсын хувьд ч гэсэн мөн энэ усны асуудлыг яралтай шийдээч гэдэг ийм хүсэлтэй байгаа. Тэр утга агуулгаараа бол бид нар бүгд найрамд хятад ард улсын хөрөнгө оруулагчдыг урах бүрэн дүрэн бололцоотой байна. Монгол Улсын засгийн газраас Welcome to Mongolia буюу аялал жуулчлалын жил болгож 2023, 2024, 2025 оныг зарласан. За энэ жилүүдийн хүрээнд бол бид нар аялал жуулчлалын гол бүгд найрамд хятад ард улстай хамтран ажиллах хэсгээр бол стратеги төлөвлөгөөнд 450 мянган жуулчныг хүлээн авахар бид нар бэлтгэл ажлыг хангаж байна. За ялангуяа хил орчмын аялал жуулчлалын хүрээнд бол бүгд найрамд хятад ард улсын жуулчдад зориулсан үйлчилгээг бид нар үзүүлэх. Үүн дээр бол бүгд найрамд хятад ард улсын хөрөнгө оруулагчдыг урах гэсэн ийм бодолтой байгаа. Энийг ч бид нар өнөөдөр бас энэхүү форумд бол аль биесээр танилцуулна. Тэгээд хөрөнгө оруулагч гэдэг бол тухайн орны жуулчдад зориулсан стандарт үйлчилгээ. За ялангуяа бүгд найрамд хятад ард улсын жуулчдын хувьд бол нийт 149 сая жуулчтай. Үүнийх нь Монгол улсад ирдэг дээд хэмжээ бол 170 орчим мянган жуулчин ирдэг гэдэг ийм тоо байдаг. Тэгэхээр бид нар энэ жил бол 450 мянган хятад жуулчдыг хил орчмын аялал жуулчлалаар аялуулах ийм стратеги төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Тэгээд энэ дээр бас бүгд найрамд хятад ард улсын хөрөнгө оруулагчтайгаа аль биесээр урьж байна.